зөвшөөрлийг зоонооны өвчин судлалын үндэсний тэмрмаа итгэвчтэй авах гэж байна. Миний тавих гэж байгаа ихэд зоонооны зарим албарт өвчнүүдийн хандлага эдийн төлөв гэсэн зүйлээр илтгэл билээ. За энэ илтгэлийг яагаад бичих болсон шалтгаан нь болохоор нэгдүгээр талд дэлхийн нийтэд бол дэлхийн нийтэд галбаачлагдаад ирсэн. Ингээд 21-р зуун гарсаар халдварт өвчнүүдийн манчийг хандлага өөрчлөгдсөн байгаа. Жишээлбэл тэр том баруун нийллийн халдвар, хачиг энцефалитууд, дээрээс нь сүүлийн үеийн хумхаа гэх мэтчлэн олон төрлийн өвчнүүд хэл дамжин зовлогдсон орж ирэх болсон юм аа. Манай орны хувьд энэ зоонооны өвчнүүд ямар ахын бэ гэвэл таргуутах, боон, галзуу, хачиг энцефалит, эркизиод бүрлэц өвчнүүд маань төдийлөн буурахгүй зарим аймагууд эпизод эрчимтэй явагдаж байгаа учраас бидний анхаарлыг татсан. За үндэслэлийн маань бас нэг хэсэг нь болохоор манай оронд бол хумхаа өвчин байгалийн боломж гэж одоогоор байхгүй байгаа. Энэ өвчнөр хэл дамжин 9 өвчин тохиолдсон зүйлэн орж ирээд нэг өвчтөн манаас орсон тохиолдол байна. Энэ энтрэг, солонгос, Ян, Гана, Мал, Амикс улсуудаас орж ирсэн байгаамаа. За тэгээд шинэ болон сахалт дарахад зоонооны өвчнөөс бид урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг оновчлоод төлөвлөх өвчтөний тасан зохистой хүнслэлээр өвчтөний төлөв байдлаа гаргаад цаашдын хэмжээг хандлагыг тодорхойлох зорьсон. За Монгол орнд зоонооны зарим халдварт таргуун дахаад хүний боон, хүний газуу, хачиг тэнцвэлээс хачиг эркизиод, хачиг бүрлэц өвчнүүдийн урьдчилсан эдийн төлөвийг тодорхойлох зорилго тавилаа. За судалгааны материалдаа бид нар зоонооны өвчин судлалын үндэсний төвлөрөлд бүртгэгдсэн таргуун дахлын 1978 он, боомынхыг 1964, галзууг 1978, энцефалит өвчнийг 74, хачиг эркизиодыг 2005 оноос, бүрлэцийг 2003 оноос авсан мэдээллүүдийг 2005 он хүртэл аваад статистик мэдээлэлээр гүйцэтгэлээ. За судалгааны арга зүй маань хамгийн эхлээд 1777 оноос 1850 онд Германы эрдэмтэн Карл Фридрих Гаусс гэдэг хүн маань математикч, геометрийн онолч хүн bijээ. Энэ хүн энгийн эргэрээсийн шугам тэгшлүүдийг зохиогоод энэ зохиосон тэгшлүүдээр Excel програмчлаад өгсөн байна. За ингээд арга зүй маань ерөнхийдөө тайлбарлаад өгөх хугацааны цувааны загварыг сонгоод тухайн үзүүлэлтийн хугацааны цуваа ямар бүртгэх хэсгүүдийг агуулж байгаа шалтгаалan хүлээлтийн явдлыг тооцох загварыг сонгосон. Бүртгэх хэсгийг тодорхойлох хамгийн энгийн арга нь графикийн арга байсан. Хандлагын загвар байсан. Өссөн үзүүлэлтийн өсөлт дундаж утгын өөрчлөлт нь хугацааны ойролцоогоор тайлбарлагдаж буй хэсгийг тухайн хугацааны цувааны тренд буюу хандлага гэж авч үзлээ. За энгийн эргэрээсийн шугам гэдэг маань эргэрээсийн аргуудаас хамгийн хялбар өргөн хэрэглэгддэг хоёр өвсгчийн хоорондын шугам хамгаална. Зорилго нь нөгөө шугамны ойр тойронд байгаа зэвүүдийн хазаалт болон босоод хөдөлгөөний давгуу хоёр тишээ тэнцүү хэмжээнд байх шулуун шугамны тэгшлэлээр гаргадаг. Ингээд тэгшлэлийн маань өвсгчүүдийн тайлбарууд нь ард нь яваа. За энэ дээрээс бас тэгшлэлийн маань тайлбарыг харж болно. За дараагийн. За ингээд Excel програм дээр яаж хийх вэ? Та бүхэн 3 аргууд байгаа. Тренд лайн оруулаад тэгшлэлээрээ үнэлжтэй. Тренд формулаг ашиглаад үнэлгээ өгчмөн forecast формулаг ашиглаад дахиад давхар контролд явуучих юм аа. Тренд лайнаа тэгшлэлээ оруулж өгөхдөө өөрсөн тоон үзүүлэлтээр хөгжлийг тохиолдлын тоо буюу лайн график оруулж байгаа. Дараагийн үгэн дээр тодорхой явуучих. Тэгээ график дээр тренд лайнаа оруулаад гаргасан тэгшлэлийг сөрч ордог. Таамаглах ёстой дараагийн өрөөндөө оруулаад эрх өвсгчийн тохиолдлын таамаглалыг гаргасан. За бидний судалгааны хүртэн маань энэ харагдаж таргуун дахад өвчний маань ерөнхийдөө 78-аас 2016 оны өвчлөлтийн ингээд нийт өгүүлэл байгаа. Энэ нийт бодиттой өгүүлэлийг бид нар 10,000 чиглүүлээд тэгээд 10,000 дээрээ тооцоо хийгээд тренд лайнаа үүсгэх хэрэггүйт ерөнхийдөө буурах хандлагатай 2025 он хүртэл 1,700 гаруй хүний өвчнөд бүртгэх боломжтой гэж дүгнсэн байна. За дараагийн хүний бом өвчнөө 64 оноос 2015 оны тохиолдсны өмнө 10,000-д одоо хүлээлтийн удаа 16-аас 2025 онд гаргасан байгаа. Хүний өвчлөлийн маань тохиолдол тэг зүүнний 6-аас тэг зүүнний 7 тасралтгүй үргэлжлэн гарах боломжтой юм аа гэсэн юм гарч байна. За хүний галзуу өвчин маань 78-аас 2015 оны тохиолдлын шин чанартай
бүртгэгддэг энэ өвчин маань эцэстийн байдлаас оролдоод төсөлдөг. Нууц хугацаа уртдаа тэгээд энэ өвчин дээр ингээд хандлага хийгээд үзэхэд мөн өвчтний маань хоригноод тэр 10,9 тохиолдолд бүртгэх боломжтой гэсэн үр дүн гарсан байна. За хачаалтын цөлийтэй мөн 74 оноос 15 онд авсан байгаа. Тэгвэл цөлийтийн өвчний хувьд тохиолдлын тав маань мөн төдийлөн буурахгүй өсөн нэмэгдэнэ гэсэн үр дүн гарлаа. За хачаалт инфекцияз бол харчмангүй ихээр өссөн байна. Бусад өвчнөө бодвол тохиолдлын тав нэмэгдэх юм байна. Энэ дээр болохоор тэр 147 хүртэл гарна гэж гарсан байна. За хачаалт борилиозын үед бид нэг шокийн нөлөөлөлтөд нэг өндөр тоо орж ирээд нэг нам даралтаа орж ирсэн учраас математик дундчдын аргаар гараад ерөнхийдөө борилиоз өвчин маань дуурахгүй тэг 105 хүний өвчтөний тохиолдол 20,000 бүртгэгдээд байна. За судалгааны үр дүнгээ нийт өвчтөний хөснөлтөөр оруулсан байгаа. Бид нар гарагийн улаан шугамаас хойш нэг тэгшлийнхээ үр дүнг оруулсан. Утгуудаа R квадрат оруулаад тэгээд 16-аас 22-оос 25 он гээд энэ тоон үр дүнгуудээр хэдийн төлөв тодорхойлон бидний ажил төлөвт хийхэд боломжтой юм уу гэдэг нь гаргасан байна. За дөрөвд нь болохоор зам эзэн халдварт өвчнүүдийг 11% 2016-аас 25 онд хэдийн төлөвт авцгахдаа тарган дахад өмнөх жилийн дэвсчил буурах гэдэг тэр нэмээд гарнаа гэсэн байна. Хүний бом өвчин тасралтгүй хөгжлийн үүсгэнэ. Газрын өвч тохиолдол шинжтэй бүртгэгдэх нэ. Энэ цөлийт өсөлтөөр инфекцияз жил ирэх тусам өснө борилиоз өвч төдийлөн буурахгүй гэж тохиолдож магадгүй гэсэн бодолтой зүйлийг харсан байгаа. Урьдчилан наадмын тохиолдох том зүйлтэй тавьж өглөө. Анхаарал тавьсаны явдал та бүхэн баярлалаа.